За ийм хуулийн системийн код бичсэн байгаа. Та энийг шууд татах боломжтой. Энд одоо сүүлийн хэрэгүүд байна. За энд бол одоо байгаа хэрэгүүд. За одоо энэ шинэ хэрэг нэмье. За утаа гэдэг хэрэглэгчдээр үр цуглуулах гэдэг хэргийн эрүүгийн болон төлбөр хүлээгдэж буй төлөвлөлтөөр тавиад нуржмаач гэдэг юм уу тий. Нинжинж гэдэг юм. За энэ бол хотын шүүхээ сөрөг тал нь бол тэг ингэдэг цэцгээж юм тий. Тэгшээч. Амархуу байдлаар оруулна. За тэгвэл саяны үр цуглуулах нинжин гэдэг ишээр ихэд ороод ирнэ гэсэн. За тий харилцагчаа бас мэдээж нэмж болно. Тэгээ энд бол за шинээр ийм хэрэглэгч ингэж орж ирсэн гэх мэтлэр. За тэгээд иймэрхүү хэрэглэгчд байна. За ийм хэрэглэгчний энд нэмий. Тэгээд өөрийнхөө шинэ хуульчдад нэмждэг. Энд бол одоо хэрэгүүдийн мөр тайлан гарна гэсэн үг. За ямар ч лээс шүүхтэр явж байгаа 42 хэрэг байна. Тэгээд яг зөвлөгөө өгж байгаа 28. За үр цуглуулах дээр 18 байна. За ер нь бол ихэнх нь иргэний за зарим нь захиргааны, зарим нь эрүүгийн гих мэтлэг англиараа харагдана. Тэгээд хэрэгүүдийн статусаар нь харна. Тэгээд за ямар ч лээс энэ саруудад ийм үйл ажиллагаа явуулсан байна гэд ийм хийсэн байна. Та сонирхож байвал энэ кодын шууд татах боломжтой. Энд Hustler Segment гэдэг бас ийм вебсайт хийсэн байгаа. Тэгээд энэ дотор за энэний source code-ыг шууд татах боломжтойгоор оруулсан байгаа шүү guys. Тэгэхээр та энэ дээр дараад худалдаж авах гэж дараад худалдаад авчингууд ерөнхийдөө имэйл болон татах гэдэг хэсэг гараад ирчихнэ. За тийм байна. Тэгээд та хэрвээ өөрсдөө хүсвэл энэ дээр бас дэлгүүрээ өнгөө үүсгээд тестлэх боломжтой байгаа. Одоохондоо хөгжүүлэлтийн түвшинд явж байгаа болохоор өнгөө байгаа. Та тэгээд туршаад үзээрэй. Тэгээд сүүлийн хэдэн сар бол за энэ хэдээсээ бол өөр ажил хийгээд ер нь бол завгүй бичлэг оруулж чадахгүй байгаа байна. Тэ. За тэгээд эднийг би бүгднийг AI-аар хэлсэн байгаа шүү. Тэгээд энэтэй холбоотой зүйл та сонирхож байвал комент хэсэгт бичээрэй. За тэгээд 4 сарын маань сургалт одоо ер нь бол дуусч байна. Тэгээд 5 сардаа сургалт авахгүй бол ер нь бол мэдэхгүй байна. Тэгээд та юу гэсэн сонирхож байгаа хүмүүс байвал комент хэсэгт комент хийээрэй.